Сайн уу гэлгүүдээ хонь болон үхрийн гүзээ ашиглаад гүзээний салаад хийж үзүүл гэж байна. Гүзээний салаадны жаруудаас энэ хамгийн амттай гоё болдог юм шиг санагддаг. Ер нь бол хүйтэн цус шийх гэж байгаа болохоор үхрийн гүзээг ашиглахдаа өөхнүүдийг нь түүж өгөх хэрэгтэй. Түүхгүй бол хөрхөөрөө зарцаад байдаг. Тэгээд усаар сайн зайлж өгөөрэй. Хоньны гүзээгч мэлгаагүй өөхнөөс нь ингэж салгаж өгөөрэй. Одоо чанцгай чанахта түргэн бослагч ашиглах гэж байна. Гүзээгээ хийгээд усаа хийлээ. Дээр нь хүнсний ногоон, сонгон, төмс, луун зэргийг хийн. Давсаа хийгээд дашита нэг хоолны хаалбаг хийгээрэй. Ингэснээр гүзээний хурц, амт болон үнэр дарагдаж өгдөг. Сайхан амттай болдог шүү. Дашитаа ориг хөлөх гэж байгааг бас анхаарч аваарай. Ямар нориг вэ гэхээр яг ингэж харагддаг. Ардаа ийм sweet road гэсэн наалттай. Түргэн буцлагчинд 1 цаг 30 минут эсвэл энгийн савнда 2 цаг гарan буцалгаарай. Буцалгаад энэ шүлийг зарим хүмүүс бол хэрэгэлдэг. Гүзээгээ хөргөөд хэрчээрэй. Хэрчгтээ ингэж урт нарийнхан хэрчээрэй. Ямар салаатны хэрчээлд их нямба байвал салаат их үзэмжтэй сайхан харагддаг. Одоо ногоонуудаа хэрчцгээе. Ногоонууд маань луун, чинжүү, өргөс тэмэх, дарсан өргөс тэмэх, яан сонгон, яншүү, халапено сонголтоор хийсэн байгаа. Салаатаа усрахаг болохгүй тулд өргөс тэмхний голыг нь ашиглахгүй үлдээж байна. Амтлагаанд сой соус, давс, хар перц, эсэн чихэр, алюминий цуу, гүнжтийн тос гэсэн орцууд орно. Ингээд хутгаа тавглаад бэлэн боллоо. Энэ салаатаа хөргөчөнд хатгалаад өдөртөө идэж болно. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.